За сайн уу залуусаа. Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ 7 өнөөгийнхөө ханшийн таамаглалыг бүгдээрээ хийцгээе. За. Долларын индексээс бүгдээрээ эхлэе. За долларын индексийн хувьд бол weekly time frame маань uptrend хөдөлгөөнтэй байгаа. Daily time frame дээр мөн адилхан uptrend хөдөлгөөнтэй байгаа. За тэгээд daily time frame-ийн uptrend хөдөлгөөн нь retracement хөдөлгөөн орж ирсэн байдалтай. За Fibonacci татгаар 38.2 гэдэг левел дээр орж ирсэн байдалтай. Тэгэхээр дээшээгээ хахад одоо өсөх магадлал өндөр болж ирж байна гэсэн үг. Тэгээд яагаад өндөр болж ирж байгаа нөхөр мэдээж яриг баг цаг руу шилжүүлж үзэхээр одоо тодорхой харагдана. Эхний ээлжинд бүр өмнөх ойроо буюу энэ 107.37 гэдэг энэ ханш руу орж ирэх магадлал өндөр байгаад байна гэсэн үг. За тэгээд 4 цаг руу оруулахаар 4 цаг маань bullish одоо паттерн гэдэгтэй дурсан байдалтай. За тэгээд за энэ маань ямар шухан харагдах вэ гэх иймэрхүү байдалтай харагдаж байгаа. Тэгээд иймэрхүү байдалтай харагдаж байгаа. Тэгвэл одоо энэ маань дээшээгээ ихэд гарч ирвэл яг нь ингэж явах магадлал өндөр байна гэсэн үг. За тэгээд яг ингэж дээшээгээ өсөх үгүйгээ бид нар одоо хэрхэн мэдэх үү гэхээр за яг энийг остохгүй байжлаа л да. Бага цагийнхаа хөдөлгөөнийг харахаас өөр аргагүй болж ирэх гэсэн үг. За бага цаг дээр долларын индекс маань за 4 цагаас харъя л да. 4 цаг дээр ямар ч байсан даун тренд үүсгээд 4 цагийн даун тренд маань ямарчсан одоо ийм bullish pattern маягийн зүйл үүсгэн явсан гэсэн үг. Тэгээд эндээс хамгийн ихний буцаад дээшээгээ ойх магадaltaй одоо support зон бол энэ зон болж өгсөн. За тэгээд энэ зон маань яг өмнөх юунуудыг харах юм бол яг нөх амар тий өмнөх одоо чартн дээр бол байхгүй ч гэсэн яг одоо үндсэн одоо key level гэж нэрлэвэл те одоо хамгийн ихний ойх магадaltaй зон. За дараагийн ойх магадaltaй зон энэ ёроолын зон гэсэн. Тэгээд тэрээ үүнээс дээшээ ойж чадахгүй бол дахиад бид нэр доошоо харж болно гэсэн. Энэ хүртэл. Гэхдээ одоо л ямар ч гэсэн одоо маш хүчтэй ногоон кандл гарсан байдалтай харагдаж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр энэ зоонуудыг бид нар баг ашиглах шаардлагагүй болчихсон байж магадгүй гэсэн үг. За 30 минутыг харцгаая тий. 30 минутын дээр болохоор яг одоогийн байдлаар ингээд uptrend хөдөлгөөн рүү шилжсэн байдалтай харагдаж байна. За тэгэхээр ямар ч байсан долларын индекс маань одоо нэг дээшээгээ чиглэсэн байдалтай. Энэ дээр бол би ингэж авъя гэж бодоод байна л да. Энд маш олон одоо юу байгаа шүү дээ. За олон ч яг нэг 2 3 шиг одоо reject candle гарсан байт л та. Тэр үүнийг би ингэж авал зүгээр гэж бодоод байна. Яагаад гэвэл энэ дээр одоо маш хүчтэй reject гарсан учраас ингээд 4 цаг өөрөө uptrend руу шилжсэн гэж би юунод ойлгож болно гэсэн. Тэгэхээр одоо бидний хувьд бол яг үхээр retracement буцаж орж ирээд дээшээгээ арилжаанд одоо иймэрхүү одоо нөхцөл үүснэ гэж бид нар бодоод арилжаануудад орцгоо гэсэн. За тэгэхээр эх 7 хоногт бол ямарсан доллар индекс дээшээ харагдаж байна. Гэхдээ байж таа манайха мэдээтэй байгаа. Эх 7 хоногт маш хүчтэй мэдээнүүд болно. За сарын ихэн болж байгаа. Тийм учраас сарын ихэнд болж байгаа энэ мэдээнүүд ер нь бол яг мэдэн дээр үүссэн хөдөлгөөн маань трендүүдээ өөрчлөх юм уу те ингээд нөгөө нэг чиглэлийг ерөнхийдөө тодорхой болгох учраас бас мэдээтэйгээ уйж бид нар арилжаанд орох шаардлагатай шүү. За тэгвэл долларын индекс ер нь бол дээшээ гэж харж байгаа бол евро USD-г бид нар доошоо гэж харж болно. За евро USD daily time frame дээр down trend хөдөлгөөнтэй. За daily time frame-ийн impulse хөдөлгөөн юм байна. За retracement ингээд ороод ирсэн байдалтай доошоо явах магадaltaй. За хэрэв доошоо явах юм бол хаашаа явах вэ гэхээр эхний ээлжинд өмнөх энэ зон руу. За энэ за баг энэ хавцаа эхлээд орж ирч болно гэж харж байгаа гэсэн. За тэгээд эхний ээлжинд ийшээ хараад за үүний дараа яг нь бүр доошоо харж болно л доо ийм урт одоо уналт үзүүлэх боломж өдөрт байна гэсэн үг. За тэгээд weekly time frame дээр бол тэ weekly time frame чинь энд impulse явсан. Impulse retracement за доошоо impulse энэ хүртэл ч юм уу явах магадлал байгаа гэсэн үг. За өөрийн хитэн сартаа тий. За тийм байна. Тэгэхээр 4 цаг дээр ямар ч гэсэн нөгөө нэг bullish bearish хандлага гарч ирсэн байдалтай харагдаж байгаа.
Тэгэхээр энэ дээр бид нар ямар ч гэсэн одоо доошоогоо сэтэрхүүгүй юу гэдэг нь амар чухал. За тэгээд 4 цагийн үндсэн доо маань болохоор энд харагдаж байгаа. Энэ. За энэ одоо зооныг доошоо сэтэлж орж ирэх юм бол хөдөлгөөн доошоо явлаа л гэсэн үг. Ингээд доошоо гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нар бас анзаарах хэрэгтэй. За энэ сэтэлт маань бас яг энд үүссэн спорт зон байгааз. За одоо энэ зон одоо иймэрхүү ингэж зурх юм уу тий. Тэгэхээр энэ спорт зоныг бас сэтэлж гарч иж болно. Гэхдээ би яг нэг амар паттерн хараад байдгүй. Үндсэн нь одоо даваа хардгийг та бүхэн маань мэдэн шүү дээ. Тийм болохоор нэг иймэрхүү хөдөлгөөн гарч ирсний дараа бид нар силийн арилжаа төлөвлөж болж байна гэсэн үг. Орж ирсэн retracement тааш. Иймэрхүү байдалтай Eurostик харж болж байна. Яг одоо сэтэлэхгүй байж болно шүү дээ манайхаа. Одоо даун ирэхгүйгээр дээшээ хэрэг хөдөлгөөн үргэлжлэх юм бол ямар шохон байдалтай үргэлжлэх вэ гэхээр ингээд одоо энд явж байна тий. За тэгээ дээшээ дээшээ ийм байвал яг мэдээж хэрэг за сфинк хийх хүмүүс бол ингэж болно. За daily арилжаачд бол эндээс орно гэсэн үг. Daily арилжаачд иймэрхүү байдалтай ингэж орж болно л гэсэн үг. За иймэрхүү одоо зураглал байж болно. За хэрвээ энэ чигээрээ доош явна бол бас сайн л үзэн. Ягаад гэвэл долларын төгс одоо угаасаа удахгүй өсөх гэж байгаа юм шиг харагдаж байгаа учраас нэг ингээд явчих магадгүй харагдаад шүү замнахаа. За Eurostик юу нь анзаарах хэрэгтэй. Алтаа бүгдээрээ ярий. За алтын хувьд бол daily time frame down trend хөдөлгөөн рүү шилжсэн гэж миний хувьд бол та бүхэнд хэлжсэн те. За тэгээд энд эсвэл байгаа. За үүнийг бол яг сэтэлсэн гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Daily дээр яг доош болно гэдэг бол ер нь хэцүү. Хэрвээ унах бол энэ маань энд гарсан одоо rejected candle-ыг харахад бол унах болоогүй байх. Хэрвээ алт унахыг хүлээх юм бол бид нар ахаад хөдөлгөөн дээшээ орж ирээд ядаж энэ ёроолуудын одоо даралтын зоон дээрээс доошогоо одоо сэл харах одоо боломж бүрдэж болно л гэсэн үг л дээ. За хаашаа чи ийшээ ч юм уу тий. Тэгэхээр алтны хувьд бол яг эх 7 хоногт ялангуяа яг сэл харна гэдэг бол жоохон хэцүү л гэсэн үг л дээ. Яг иймэрхүү байж болно. Гэхдээ одоо бол унахад цаг нь бол арай биш. Ягаад гэвэл 4 цаг дээр ялангуяа энэ оройгоо сэтэлсэн. За би хэлжсэн шүү дээ. За 4 цаг дээр манайхаа юу яавал хэрвээ энэ нэг жижигхэн одоо lower high гэх юм уу тий. Энэ жижигхэн lower high-ыг сэтэлэх юм бол алт маань нэг хэсэгтээ өснөө. За тэгээд өслөө гэж утгад ядаж ихний ээлжинд энэ ёроолуудын дэмжлэгийн одоо даралтын зоон хүртэл орж ирэх боломжтой шүү гэж хэлж байна. Тэгвэл ямар ч сан одоо сэтлээд буцаад одоо pull back хөдөлгөөн орж ирээд тэгээд дээшээ явах одоо магадaltaй харагдаж байна гэсэн үг. Тэгвэл алтны хувьд бол урттай ийм сэлэн арилжаа төлөвлөж байгаа ч гэсэн богиндоо бол бид нэр scalp trade энэ төр хийхдээ бол бид нэр яхахгүй байтгоосоор аргагүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр одоо энэ хөдөлгөөн чинь нэг ингээд нэг иймэрхүү хөдөлгөөнтэй яваад байх боломжтой л гэсэн үг шүү. За тийм байна. Тэгэхээр алтан дээр бол яг сэл харах бол арай болоогүй. За мэдээж хэрэг мэдээнүүдийг харнаа гэж байна. За гэхдээ ер нь бол яг явцдаа сэл харахад бол асуудалгүй. Ягаад гэвэл за асуудалгүй шашин ер нь бол боломжтой. Ягаад гэвэл энэ дээр үзүүлсэн одоо price action буюу те энэ маань бол ямар ч сан одоо алтны өсөлт энэ хүрээд ямар ч байсан болсон. Одоо бол яг эндээс нэг одоо дээшээгаа нэг хэсэгтэй бол гарч ирэхгүй гэдэг зүйлийг одоо яг энэ каналуудаараа бидэрт одоо хэлж өгсөн гэсэн үг шүү. За тэгээд хэрвээ үнэхээр дэлхийн 3 дугаар дайн тэгээд дэгдэчихгүй бол Израиль за тэгээд бусад тэр одоо муслим гэх юм исламын шашинтай улсуудтай дайн дэгдээд за тэрэнд нь Европч оролцоол тий Америкч оролцоол хэрэг тэгдгүүл юм бол алтны хувьд бол яг өмнөх оройгоо нэг амар сэтэл ойр хугацаанд бол ер нь сэтлэхгүй баг зэргийн ретресэнт хөдөлгөөн бол орж ирнэ гэж бодоод байгаа. Ядаж энэ хүртэл ш. Зэ. Нэг 2198 хүртэл ретресэнт хөдөлгөөн орж ирэх боломжтой шүү. За
За яагаад retracement хөдөлгөөн гэж нэрлэж байгаа нөхөр энэ маань daily time frame-ийн эхний одоо support zone болж өгч байгаа гэсэн үг. Weekly time frame-ийн эхний support zone болж өгч байгаа гэсэн үг шүү. За юм байна. За тэгээд pound USD-г харцгаая. Pound USD daily time frame дээр ап иргэсэн байдалтай харагдчихэв. За daily time frame дээр энэ ап иргэсэн гэдэг нь юу гэсэн үг вэхээр pound маань одоо өөрөө чангарж байна. За евро pound хоёр ер нь бол ойролцоо явдаг ч гэсэн pound-ийн хувьд бол одоо daily time frame ап руу эргүүлчихсэн. За тэгээд 4 цаг маань болохоор мөн адилхан uptrend хөдөлгөөнтэй. За тэгээд 30 минут одоогийн байдлаар за даун гэхэд хэцүү sideways чиглэлийн хөдөлгөөнтэй. Ийм хүү range хөдөлгөөнтэй харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр одоо яг хөө гэхээр энэ дээр хаашаа задрах вэ гэдэг нь амар чухал болж байна. За 4 цаг дээр бол ямар ч сан uptrend хөдөлгөөнтэй байгаа. За 4 цагийн swing low энд харагдаж байна. Тэгэхээр энэ хүртэл хөдөлгөөн явж байгаа дээшээ явах боломжтой харагдаж байна л гэсэн үг. Тэгэхээр чин daily дээр мөн адилхан retracement хөдөлгөөн орж ирнэ. Тэгэхээр эхний ээлжинд өмнөх орой руугаа ч юм уу явах боломж байгаа. Гэхдээ яг долларын индекс дээшээ харж явахдаа яг pound USD-гийн ийм дээшээ харахд бол хэцүү. Гэхдээ яг доллар чангарах үед нь баг зэрэг retracement орж ирээд доллар сулрах үед дээшээ ингэж яваад иж болно л доо. Яг л өөрөө чангарч байгаа учраас тийм инх боломж байгаа гэсэн. Тэгэхээр pound USD-г харна, ямар ч евро USD-гээс эсрэг хөдлөөд байгаа учраас бас жоохон болгоомжлмор. За йений хувьд бол угаасаа ярих юм байхгүй. Ягаад гэвэл угаасаа йен арай л дэндүү болсон. За йен тослоод. Энэ хараа. Энийг одоо юу вэ хараа. Бүр эндээс одоо сэл орж ирэх боломжтой гэж харж байсан зүйл хараа. Тэгээд Япон улсыг ер нь бол яг ойлгохгүй байна. Тэг Япон улс одоо яах ёстой юм. Тэг яагаад ингэж байгаа юм бэ манайхаа. За тэгээд сэлтгэд хэцүү. Яа сэлтгэд хэцүү гэхээр угаасаа ийм all time high хийцэн. Тэгэхээр ер нь бол дахиад өсөж магадгүй. Ямар нэгэн сэлтэх одоо compromission ч юм уу орж ирээгүй. Тийм учраас яг сэлтгэд хэцүү байгаа шүү. Тэгэхээр йен тослуудыг ер нь бол хайцсан зүгээр дээ. Тэгээд биткойноо бүгдээрээ яриад тэгээд дуусгая заяа. Биткойны хувьд юу болсон би 4 цагийг харцгаая. За daily дээр uptrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд daily-гийн swing low-ыг харагдаж байгаа нэг удаа ямар ч сан swing low руу ойрцсон. За энэ дээр ямар ч сан биткойны хувьд бол одоо bullish гэх юм уу те одоо паттерн зурж байгаа гэж ер нь бол ихэнх хүмүүс үзээд байгаа тийм. За тэгвэл харин яг юу бол доо. За ямар ч daily up юм байна. За тэгээд 4 цаг ийм хүн range ирэх хөдөлгөөнтэй. Гэхдээ яг нарийн харах юм бол ер нь бол трендийг тодорхойлж болно. Тэгээд одоо энэ яроолыг цэцэлснээрээ биткойн ч өөрөө даун трендтэй болоод за дараа нь retracement орж ирээд за тэгээд үүний дараа үүнийг энд ингээд нэг импульс хөдөлгөөн явуулчихсан. Сүүлийн swing high энэ дээр гэсэн. Энэ swing high дээшээ хэрвээ сэтэлсэн бол биткойныг бид нар buy харах байлаа. Гэхдээ одоо бол яг сэтэлсэн гэхэд хэцүү. Баахан одоо rejected candle-тай сэтрээгүй гэсэн. Тэгэхээр биткойныг харцсанахаас өөр арга. За тэгээд тэгвэл 4 цаг ямар ч байсан одоо даун трендийн хөдөлгөөнтэй хэврээ байгаа л гэсэн. Тэгээд энд гарч ирсэн одоо энэ хөдөлгөөнүүд чинь биш үү те. Ингээд энийг бас авчлах л ингээд доош ороод ирсэн. Ингээд одоо дахиад ингээд яваад иж магадгүй л да. Яг энэ дэр бид нар нэг удаа яг buy гэж үзэж болно. Тэрний юу вэ гэхээр за энийг арай урт зурч. Тэрний юу вэ гэхээр энд явж байгаа нэг даун тренд шиг хөдөлгөөн маань дээшээгээ ап тренд рүү шилжих үед ч юм уу тий. За энэ бол яг арай урт болсон байж магадгүй шүү дээ. Ингээд за ап тренд рүү ингээд шилжих үед бид нар яг өмнөх энэ ойр руу буюу 4 цагийнхаа энэ swing high руу бид нар buy гэж болно л гэсэн. Ийм хүү арилжаа хийж болж байна биткойн дээр. За ийм хүү те өөр одоохонд нэг ямар хараад их юм байхгүй. Ягаад гэвэл яг дээшээгээ өслөө шүү гэсэн тохиог бид нар өгөөгүй байна л гэсэн үг. За ийм байна. За биткойн болцсон S&P 500 юу болсон юм бэ? Доллар хэрвээ шангарах юм бол S&P 500 унжил таарна. Daily time frame retracement хөдөлгөөнтэй. За ингээд энийг яваад нэг явсан. Fibonacci эндээс татах юм.
өгсөн Fibonacci одоо 50 level хасах 45 буюу энэ ийшээ орж ирэх боломжтой. Ийшээ орж ирэх боломжтой шүү дээ. За тэгээд хэрэг ийшээ ороод ирэх юм бол эн чинь ингээд тэ ингээд ороод ирэх боломжтой. Яг одоо нь бас. Гэхдээ одоо эргэж ийн гэсэн дахиад бид нар төгснө гэдэг ч байна. За тэгвэл 4 цагийг харахаар 4 цаг маань өөр аптрендийн хөдөлгөөнтэй. За тэгээд аптренд маань хэрхэн өссөн бэ гэхээр иймэрхүү байдалтай шүү манай. Ингэж доош орж ирээд, ингэж орж ирээд. За тэгэнгүүт энд үүнийг сэтэлсэн гэхээр бүр ингэж л зурагдаг. Ийм байдалтай л харагдаж байна. Тэгэхээр одоо 4 цаг дээр retracement орж ирнэ. За эсвэл бүр тэр чигээрээ доош явж болно. Retracement, impulse ингэж явж болно. Гэхдээ эн чинь ер нь бол яг долларын индексээр өсөх юм бол энд орж ирсэн 4 цагийн аптрендийг дуусгар болгоно гэдэг нь юу гэхээр daily time frame-ийн импульс хөдөлгөөнийг эхлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр нэг иймэрхүү харж байна. За энэ ийм өндөр орж ирээч үгүй ч үү те. Ингээд ингэж харж болно гэсэн үг. За ер нь юм байна да. Тэгээд 7 хоногт мэдээнүүд их байсан. Тийм учраас мэдээнүүдээ бас харах хэрэгтэй шүү. Тэгээд за нэг иймэрхүү хөдөлгөөнүүд ер нь гарч ин дөө. Долларын индекс дэшээ биткойн. Биткойныг бол яг хуу үнэхээр өснөө гэж бүгдээрээ бодож байх юм бол яг нь энэ дээр ингэж бай харж болно. За тэгээд евро USD доошо хүлээн. За сэл хүлээнэ л гэсэн. Pound USD харин дээшээ харагдаад байна сонин. За алтны хувьд болохоор ямар ч сан нэг хэсэгтээ эх 7 хоног тэр нь бол бай харж магадгүй. Тэгээд үүний дараах хөдөлгөөн нь юу болохоос хамаарат бид нар сэлэн ярьж төлөвлөж эхэлнэ гэсэн үг. За ийм байна залуусаа тэгээд ямар ч сан би weekly одоо forecast-ийн апдейтуудыг за market апдейт гэсэн үг. Market апдейтуудыг би Telegram групптэй оруулдаг. За VIP Telegram групп байгаа. За энэ групп руу хэрхэн орох вэ гэхээр XM broker дээр дансаа нэгээд за тэр дансаа миний iBit нэгээд за iBit оруулаад тэгээд багада $50 депозит хийсэн хүмүүс маань энэ групптэй одоо үнэгүй ороод ирнэ. За угаасаа үнэгүй гэсэн үгтэй баг зэргийн боловсролтой. За энэ групп дээр юу хийх вэ гэхээр одоо өдөр тутмын ханшийн таамаглал болон за мэдээж хэрэг сургалтууд орно. За дээрээс нь хоорондоо одоо арилжаачдын хоорондын групп дундын чат байгаа. За энэ чатаараа яг ямар хослол дээр яаж арилжаа хийх үү гэх мэтчлэн бие биенээсээ асууж болно. За би бас хариулаад явдаг. За тэгээд дээрээс нь сэтгэл зүйн майндсет талдаа сургалтууд ордог. Ийм групп байгаа шүү. За намраас бүр энэ групптэй юу хийх вэ гэхээр лайв трейдүүд хийгээд явна. За ингээд бүгдээрэнд намжлсан түр баяртай.